Сүүлийн үед бичлэг хийгээгүй нэлээд утсан байна. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр би та бүхэндээ эмэгтэйчүүд болон охид бүсгүйчүүд бид бүхний хэрэглэл зохих саплементүүд, миний хэрэглэх туртай саплемент брэнд болон эдгээр зүйлсийн талаар ярилцахаар шийдлээ. Мөн гоо сайхны зарим нэгэн шинэ бүтээгдэхүүнүүд туршиж үзэж байгаа. Авсан байгаа. Тэдгээрхийн талаар та бүхэнтэйгээ сэтгэлээ хуваалцъя. Хамгийн нэгдүгээрт коллаген авсан. Коллаген би юу суудаггүй, ууж үзгээд анх удаага коллаген авсан. Тэгээд research хийж, судалж, уншиж үзсний эцэст энэ коллагеныг авах шийдвэр гаргасан. За энэ Австрали доллараар $43 гээд хямдарсан үнэ $43 гээд гаргажсэн. За энэ болохоор 567 грамм гэдэг чинь нэлээд хамгийн том савлгаатай нь гэсэн үг. Айгүй боломжийн үнээр авсан. За тэгээд коллаген хэрэглэх болсон шалтгаан маань гэх юм бол би одоо бол 30 гарсан учраас аль хэдийнээс эхлээд коллаген ууж явах хэрэгтэй байсан баг гэж бодож байгаа. Гэхдээ сүүлийн үед бүр яг үнэхээр уумар санагдаад арьс жоохон унжаад сулраад байгаа юм шиг мэдрэмж төрөөд за тэгээд дотроосоо ямар ч сан коллаген уух хэрэгтэй байна гэж бодоод нууж эхлэх гэж байна. So this one ийм aloe vera-гийн juice бас би уудаг. Ерөнхийдөө сүүлийн 2-3 сар өглөө болгон үлээлгэн дээр aloe vera juice ууж байгаа. Яг тэгэхээр би ер нь ходоод хорсох бас хандлагатай байдаг. Тэгээд aloe vera-г бол одоо ходоодонд маш сайн гэж хэлдэм билээ. Тэгээд өглөө болгон нэг жижиг аягны талаар уудаг. За ходоод айл болох эртнээс хамгаалж авах хэрэгтэй. За тэгээд ийм juice авсан. За энэ 1 литрийн хамгийн бас том савлгаатай байгаа. Энийг Chemist-ээс $22 авсан. Энэ бол хямдраг байсан full price байсан. Сүүлд хэдэн сарын өмнө би эрдсэн шинжилгээ өгөхөд миний витамин D болон төмөр айгүй бага байсан. За тэгээд төмөр ууж агаад сүүлдээ уухаа мартцсан байсан. Тэгээд сая би бас нэг юм Fusion гээд энэ брендийн iron tablet олж авсан. Энэ өстой айгүй таалагдж байгаа. Gentle on the stomach гэдэг энэ Fusion угаасаа ер нь их сайн витамины брэнд юм шиг надад санагдаад байгаа. За тэгээд энэний төмрийг сүүлийн үед уугаад байна. Эний бас магнезиумыг би ууж байгаа. Магнезиум орой унтахтаа ер нь ууж ахад хэзээ ч илүүдэхгүй саплементний нэг гэдэм билээ. Би тэгээд ерөнхийдөө магнезиум ер нь баг сүүлийн 2 жил тасралтгүй ууж байгаа гэж хэлэхэд болно. Тэгээд хамгийн сүүлд энэ Fusion гэдэг брендийнхыг авч хэрэглээд байгаа. Энэний юмнуудад ерөнхийдөө жоохон дурлсан. Хамгийн их би энийг яаж мэдэж авсан бэ гэхээр Настайгаа Blue Mountain аялж явж байгаад нэг юм health food store ороод тэгээд жоохон стресс аялж байгаа ч гэсэн жоохон стресстэй anxious байгаад ахаар mood support гэдэг ийм supplement-ийг авч ууж хэрэглэж үзээд тэгээд надад аягүй таалагдаад тэгээд энэ Fusion гэж юу ямар хөө компани бэ гэж судалж үзэж ревю уншиж байгаад авсан. Эдний нэг дажгүй мэлээ Chemist дээр авслаа байдгийн. За энэ mood support нь болохоор энэний гол найрлага нь нөгөө нэг reishi мөг нөгөө Ganoderma гэдэг Монголд нэг хиттийн улаан мөгний сүлжээ гэж яриад идэг штэ. Тэрний гол найрлага чинь мөг байд юм билээ. Тэр мөгийг болохоор reishi mushroom гэдэг. Яг жинхэнэ нэр нь бол Ganoderma гэдэг нэртэй юм билээ. Энэний mood support гэдэг энэ бэлтгэлийг нь үзээд таалагдаад тэгээд эдний витаминуудыг сүүлийн үед аваад байгаа. За бас бид бүхний заавал уух ёстой нэгэн саплемент бол fish oil. Австралид бол fish oil-ууд төрөл бүрээрээ маш боломжийн үнээр зарагддаг. Хвчлэнд half price буюу хагас үнээр болсон тохиолдолд бол Монгол мөнгөөр нэг 40,000-аар айгүй дэжгүй fish oil аваад уучна. За энэ би сүүлд нэг ийм fish oil туршиж үзсэн. Би хвчлэн Black Morris гэдэг тэдний fish oil-ыг уудаг. Гэтэ ерөнхийдөө Black Morris-ийн зарим витаминууд надад нэг таалагддаггүй. Жишээ нь магнезиумын уусны дараа ходоод жоохон өвдөх гээд байдаг. Тэрнээс хойш би магнезиумаас холиод энэ Carusos гэдэг брендийн магнезиум уужгаад тэгээд сая сүүлд энэ Fusion руу орсон. За энэ Carusos бас маш сайн витамины брэнд байдаг. Хэрвээ та бүхэн сонирхож байвал эдний би энэ витамин D-г ууж байгаа. Энийг уусны дараа би шинжилгээ өгсөн. Витамин D бол хангалттай сайн болцсон байна гэж гарсан. Миний уудаг саплемент бүтээгдэхүүнүүд гэх юм бол иймэрхүү бүтээгдэхүүнүүд байдаг. Та бүхэн гэж хэлэхэд ер нь эртний шинжилгээ өгөөд ямар эрдэс бодис танд дутагдсан байна. Тэрэндээ тохируулаад витаминуудыг хүж ууж авах хэрэгтэй гэж би бодож байна. Ерөнхийдөө мульт витаминыг бол хизээж сайн гэж зөвлөдгөө юм билээ. Витамин хэрвээ уух шаардлагатай бол зөвхөн одоо single D-гээр нь
төмрийг дангаар нь уух ёстой гэж хэлт юм байлээ. Нэг хэсэг би Korean skincare-д бүр айгүй дурлаад, Korean болон Japanese skincare айгүй хэрэгэлсэн. Японы гоо сайхны бүтээгдэхүүндээ бол still би амар happy дуртай байгаа. Гэхдээ Солонгосын бүтээгдэхүүнүүд бол яг үүндээ тийм өндөр сэтгэл төрүүлэхгүй байгаа. Ялангуяа миний авсан бүтээгдэхүүнүүд бол айгүй юм average байсан. Тэгээд сүүлд Lancome сэдэм авсан. Яг тэгэхээр Lancome сэлтэй байсан нэгдүгээр, хоёрдугаартаа бас айгүй гоё юм промошн зарлалцсан зөндөө олон юм бэлгэнүүдтэй байсан. За тэгээд миний авсан хамгийн чухал зүйл гэх юм бол энэ Genifique Ultimate гэдэг энэ серумыг авсан байгаа. За энэ серум ерөнхийдөө бол нэлээд сайн серум. Би өмнө хэрэглэжсэн. Тэгээд сая баг зэрэг өөрчлөгдөөд зарим нэг найрлагыг хасаад зарим найрлагыг нэмээд гаргасан юм байлээ. Авахгүйсэн юу дууссан байсан зөвөр ийм савлгаатай авсан байгаа. 50 мг та. Энэ бол айгүй таалагдж байгаа. Айгүй сайн чигшүүлнэ, айгүй сайн арсанд тижэл өгөн чигшүүлнэ, үрчлэнээс хамгаална гэсэн байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт бас энэ үнэртэй бас алкохолны найрлага ороогүй, үнэргүй. Алкохолны найрлага байна гэдэг чинь бол бас маш чухал. Энэ бол надад маш их таалагдж байгаа. Яг тэгэхээр би Biologic Recharge гэдэг энэ брендийн энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Нэлээд хүчтэй exfoliate буюу гуйжуулж, арсыг гуйжуулдаг зүйл байгаа. Тэгээд энийг хэрэглэсний дараа бол надад айгүй зөөлөн бүтцтэй, gentle бүтээгдэхүүн хэрэгтэй байдаг. Тэгэхэд бол энэ Lancome serum айгүй дэжгүй болоод байгаа. За тэгээд энэ бол бүр маш сайн юм байлээ. Би энийг бас авах байсан гэж маш их удаан бодсныг авсан байгаа. Энэ нэлээд үнэтэй, энэ жижигхэн 150 мг-тай энэ савлгааг би $160 авсан баха. Энэ бүр айгүй үнэтэй. Гэтэ бүр маш сайн. Таны арсыг маш сайн гуйжуулна гэсэн үг. Октод нөгөө нэг peel хийлгэн эдэргээ яриад байдаг те. Тэрний оронд энэ exfoliating бүтээгдэхүүнийг хэрэглэхэд бол ерөөсөө болохгүй байхгүй. Яг тэгэхээр энэ яг нөгөө нэг талаануудад хэрэглэгддэг гуйжуулагч бүтээгдэхүүний найрлагатай айгүй алдартай энэ брэнд байдаг. Энэ Францын маш алдартай нэлээд үнэтэй брэнд. Lancome-оос би хоёрхан юм авсан чинь зөндөө олон бэлэг авсан. За дараагийн миний нэг авсан зүйл гэхээр энэ Lancome нүдний серум. Энэ угаасаа бас айгүй сайн серум байдаг. Энийг би зөндөө хэрэглэжсэндээ сая хямдраад бас дажгүй боломжийн үнэтэй болсон бахаар энийг авсан байгаа. За тэгээд энэ хоёрыг аваад бэлгэнд нь юм пауч. За энэ паучны дотор зөндөө хөрх юм байгаа. Ийм тос байна. Бас нэг ийм тос байна. Энэ дандаа ингээд чигшүүлэх, хүршлийн эсрэг энэ гэсэн тоснууд байгаа. Ийм тоник байна. Сормосны будаг, уруулын будаг, серум жижиг савлгаатай. Тэгээ бас ийм Absolute гэдэг энэ амар үнэтэй юм билээ. Дээрэс нь нэлээд сайн юм билээ. Эдгээрийг Lancome-оос аваад сүүлийн үеийн миний skincare бол бараг л fully Lancome болчиход байгаа. Тэгтээ бол ерөнхийдөө таалагдж байгаа. Korean болон Japanese skincare төр зур завсралцсан байгаа. Тэгтээ мэдээж цаашдаа бол хэрэглэнэ. Тийм энэ Centella-гийн cleansing oil-ыг авсан. Энэ айгуу дажгүй юм билээ. What else? Шүдний энийг би зүгээр айгуу сонирхоод айгуу хөөрхөн пакэжтай байдаг болохоор аваад хэрэглэсэн чинь энэ стусан оо билээ. Тэгээд сүүлд дахиад ийм нэлээд хүчтэй ийм ганы найрлагатайг нь авсан байгаа. Classic Strong Mint гэнэ гэтээ энэ айгуул хитрхи strong байж бас магадгүй. Нэг иймэрхүү ерөнхийдөө сүүлийн үед иймэрхүү зөвлөл хэрэгжилж байна. За ингээд миний бичлэг үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай.